айлтгая би сэтгүүлч Баларчин жаргал маань за энэ өдөр та бүхэндээ уулзаж студид ярилцахаар Монгол Улсын төрөөсөө хөлж жүжигчин за дэлхийн ардын урлагийн маэстро Сосор Ормыг урьсан байгаа. Ингээд урлагийг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Энэ маэстрог сүүлийн үед их зөвхөн хүн хэлээд байгаа. Чамайг хэлсэнд баярлалаа. Би тэр шагнал авсан дээр дугуйл тантай ярилцаж бодож ирсэн л да. Энэ ямар шагнал хүртэж вэ гэдэг талаар бас үзэгчтэй мэдээлэх ёстой байхаа гэж бодож уг нь өрий гэж бодож ирсэн. Тэгтээ тухай тав тэр тохирч чадаагүй. Шагналынхаа тухай. 13 оны 8 сард 23-наас 9 сарын 1-ний хооронд Болгарын Нисабар буюу Бургас гэж энэ хоёр хотод болдог ЮНЕСКО за тэгээд ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр дэлхийн ардын урлагийн агтайм дэлхийн ардын урлагийн холбоо за Европын ардын урлагийн холбоо гэдэг энэ дөрвөн том байгууллагын нийлүүлсэн юм ардын урлагийн наадам тэмцээн болдог. Тэгээд тэрэнд яхаа биш өмнө зөндөө хэрэгжсэн дээ одоо энийг яриад тах. Тэгээд манай домог хамтлаг хөгжмийн төрлөөр дангаараа хамтлагаараа домог чуулга болж манай Анкерлийн одоо бүжгийн шавнаар тэгээ ортын дууч хоёр дуучин Болормаа Инкватор хоёр тэгээ мөн манай уран гараач ям гэрлс ийм баг бүрэлдэхүүнтэй ороод тэгээд хамаг шагналыг авцсан. 98 хамтлаг чуулгаас шүд 24 орны тэгэл залал 3 гран при аваад тэгээд дэлхийн үнэмлэхүй авраг гэдэг том хэрэгэм аваад тэгээд Discovery гэж тийм хүндлэл аваад тийм найруулагчд нь бол одоо тэр маэстро цол гэж өгсөн. 6 янзын одоо тоглолт ихтэй 6 янзын галбараар тавил найруулга гаралт оролт бүх юмудаа холбоосуудад хийж хийсэн. Тийм л нэлээд жүжигчд хөгжимчд бол нэг тийм жүжигчний ур чадварыг бас илүү давамгайлж хөгжимтгөөс гадна бүжиглэхээс гадна уурхаас гадна мэдрэмжийн ур чадвараа илүү харуулсан учраас хамаг шагналын авсан. Тийм л. Тэгэл маэстро гэдэг тийм хэрэгэм зэрэг 2000 евро дагалцсан тийм том шагнал. Соёлын спорт аялалжуулалтын яамны сайд энэ засгийн газрын гишүүн оюун гэрэлт тэг хамт оюун гэрэлтэн тэгж хүндэж авчирч өгд юм билээ дараа нь. Тэгэхээр академийн дэлхийн ардын урлагийн агтаймын ерөнхийлөгч нь өөрөө ирж гард бас. Тийм л юм байна. Дэлхийн ардын урлагийн маэстро гэхээр мэдээж дэлхийн цол тийм ээ. Тэгэхээр юу гэж Монголын урлагийг язгуур урлагийг дэлхийн тавцад гаргах хэрэгтэй, дэлхийн таниулах хэрэгтэй гэдэг олон зүйл ярьдаг. Атла дэлхийн маэстро миний хажууд сууж байна л да. Үнэхээр одоо дэлхийд таниулах үйл ажиллагаа юм хэр амжилттай хийдэг гэж таалах вэ? Би бол боддог шүү. Толстойн гайхалтай үг гэдгийг үгэнд битгий хийдэг. Хүний үгэнд өөрийнхөө үгэнд битгий хийдэг. Үзэл бодолд битгий хийдэг. Үйл хэрэгт үнэмшгэж. Тэгэхээр бол бидний яриа үйлдэл болсон тэр үйлдэл нь үйл хэрэг болсон. Ийм л том юм байна. Тэгээ энэгээр бол бид нар бахархаас өөр замгүй сайхан зам гарсан. Тэгээд энэ Монголынхаа үндэсний сонгодог гэж хэлнэ шүү би. Сонгодог ардын урлагийг тэр хөөмийн одоо цуурн тийм үү бибилгэн уртын дуун морин хуурн энэ бүгд нэгэд нийлээд дэлхийн аль ч оронд очиод нүүр улаахааргүй. Ерөн зүгээр л шулуухай хэлгээд манай ардын урлаг манай явснууд шууд л нэгдүгээр байранд орохоор юм билээ. Сая хүртэл тэр Виленчилийн нэг чин хэмблээ хөө сонгодог бүтээлээр дэлхийд гараад ирлээ шүү дээ. Жоохноос. Тэгэхээр н эрхчлөөний үндэс нь гэдэг бол хүний дотоод ертөнцийг сайхан 50 болгож нээж өгдөг, зоригтой болгодог юм л. Тэрний үндэс нь л. Тэгээд монголчууд ардын урлагт, сонгодог урлагт ч юм уу, хөгжмийн урлагт дэлхийн магнат гарч ирж байна гэдэг бол хагартлаа байлахаас өөр замгүй. Зүгээр би бол дагнаад энэ ардын урлагийн авиаснуудыг дэлхийн зах зээл рүү гаргачихсан. Гаргахтаа нэгдүгээр зэрэглэлийн дээд зиндааны одоо зэрэглэгээр төв тайз руу гаргачихсан гэсэн мөрөлдөлтэй л байна. Тэгээ энэний үргэлжилээд энэ жил үргэлжилээд Япон улс руу Японы эзэн хааны одоо гэр бүлийн хүрээлэлд болдог том фестивалд цаг 45 минутын үйл явдал болох. Тэрийн цагийнх нь үйл ажиллагааг найруулах хэрэг надад өгсөн. Тэгээ энд бол нодимгийн тэр дэлхийн аврагт явсан хамтлаг явна. Тэгээ араас нь бол хөсгөтэй хамтлаг бүжигчтэйгэн өөртөөрөө хамтлагийнх нь нэг авч явах. Тэгээд Японы бол дээд зиндааны лавл миний бидний одоо ярь тохирч байгаагаар 3-4 дээд зиндааны тайзан дээр тоглоно. Бусад нь бол одоо дунд зэргийн тайз. 9 тайзны 4-5 юм байна. Монголчууд миний юм, Монгол юм, би Монгол юм гэж бахархах гэдэг юм уу тийм үнэхээр мундаг дэлхийн ЮНЕСКОг бүртгүүлж байгаа тэр уртын дуу морин хураа бид өөрсдөө дамжуулаад дэлхийд түгэж явах ёстой.
А гэхдээ үүд чим зарим нэгэн алдартууд маань өөр монголчууд ч юм хятадд очиод морин хураа заадаг, уртын дугаа заадаг ийм үйл ажиллагаа хийхээр хийдэг л болсон л доо. Тэгээ та нэг юу гэж үздэг вэ? Бид өөртөө байлгаж явах ёстой, дэлхийд дахиад сургаж зааж явах ёстой. Дэлхийд нь түүх хэрэгтэй. Би тэр зааж байгаа энтрийг харамлаад байдаггүй. Тэгтээ энэ хаанаас үндсэн юм бэ гэдгээ л бид тэр нотод хийж баталгаажуулж явах хэрэгтэй. Тэрийг ЮНЕСКОд нь тэр нөөбөд нь бүртгүүлэх юм аа бид нар төлөвлөгөө хийж явах хэрэгтэй. Өөр улс оронтой хамтраад хийж болно. Хамтраад одоо бүртгүүлж болно шүү дээ. Тэгэхээр энэ даяаршилгийн юмд чинь бол Монгол өөрөө онцгойрч харах нэг үндс нь энэ л байна. Би тэгж л боддог. Өөртөө ингээл харамлал дараад хэвтгийн оронд ингээд түгээжлэх хэрэгтэй. Энэ л монголчинд явж байгаа хэрэг. Тийм л бодолтой байдаг л та. Бас Монголын гавьч чинь жавхлан хамаг Монгол гэдэг үгс хэрэгжүүлсэн. Юу ч юм нэг талаас харахад жавхлан буруу яриад байгаа юм шиг атал эргээд түүний хийж байгаа үйл хэрэг нь үнэхээр одоо дэлхийн Монголыг цуглуулах гэсэн юм сайн үйл байсан. Би бас тантай ялгтаа дээл өмсгөс гэж бодож байсан. Тэгээс амтсангүй л дээ. Яа та дандаа дээл өмсдөг учраас үнэхээр дэлхийн монголчуудыг цуглуулах энэ үйлийг та юу гэж үнэлж байна? Та ямар хувь нэмэр оруулж байна? Зөв. Жавхлан төгсийн явуулж байгаа, жавхлан дуучны явуулж байгаа энэ бодлого бол зөв. Би бол бахархаж байгаа. Зүгээр уран бүтээлчнүүдээр харахад бол эмх, цэгц, ирэмб одоо найруулгын тавил энтерл хэрэгтэй л дээ. Би одоо энэ Чингис хааны талбай дээр болж байгаа үйл явдлыг харсан. Амгшсан байсан тэр. Надад сайхан байсан. Жишээлбэл одоо халимгийнхан дараа нь тувaan ингээл бие нэгэн урих. Одооний нэг хөтлөгч бол хоцорч байгаа шүү дээ бид нар тийм. Тэгэл зохицохгүй юм яриад байж хэрэггүй. Ярил мэдээлэлтэй, мэдлэгтэй, философитой тийм хэмжээний юм ярихгүй 21-р зуун шал ондоо болчиход шүү дээ. Аль нөгөө дактан бүргэд ингэ хүч байгааг үнтэж баяртай болчиход шүү дээ. Тийм учраас бид нар цаг үетэйгэн цуг байхаас гадна цаг үеэс төрүүлж харж явах хэрэгтэй гэж боддتي. Жохлонгийн явуулж байгаа ажиллагаа сайхан. Таны оролцоо хэрэгтэй байгаа шүү төгслөөр. Гэхдээ заавал би одоо хүний хийж байгаа юмд оролцоод байх шаардлага байхгүй. Миний жим бол ондон жим ба штэ. Дээд зиндааны зэрэглэгээ яриад байгаа тэр тайзанд л тайз бол өөрөө ондон зүйл, аристократ зүйл шүү дээ. Урлаг өөрөө тийм. Тийм учраас тэрлүү тэмүүлж байгаа. Тэгэхээр жохлонгийн нь бол үнэхээр би бол бахархдаг. Сайхан үйл хэрэг болсон. Цаашаа одоо дэлхийн Монгол гээд яваасаа гэж боддог. А нөгөө талаар бид нар энийг явахдаа энийг барьж явахдаа нэг зүйл анзаарах хэрэгтэй юм лээ. Бид нар ардын урлагийн дулаан хамтлагийг аваад манай Алтан дарааны цэнгүүн манай дүүнер дэмжиж 85 хүнийг авч би тэр Голден одоо энэ Содон театр билүү. Тэрний тоглолт хийсэн. Опера хаус нь хамгийн томд. Манайхаас хөгжим бүжиг морин хурын чулга өөр хоёр тайзанд нь тоглосон байдаг өмнө. Манай ардын урлагийн дулаан хамтлаг бол тэр хамгийн том опера хаус эзэрглийн тайзанд нь тоглосон л доо. Тэгээд тоглолт хийж байхад бол дандаа дипломат албаныхан үзсэн үзэгчд дүүрэн байсан. Тэгээд нэг монголчууд ч үзэж суугаад гинт уухайлаад. Тэнд нэг тийм нэг үндэстнүүдийн хоорондын тийм зөрчил үүсэтгэхүй гэсэн тийм бодол надад төрсөн учраас бас энд хандахтаа ч эмзэг нандаа хандах хэрэгтэй юм байна. Хойд урд хөрштэй яаж хандаж урлагаараа яаж хандаж энэ бол урлаг бол асар их дипломат зүйл шүү дээ. Тийм учраас зөрчилдөөнгүйгээр үндэстнийг чаддаг урд чадвар авьяасаар нь асар их дипломатаар нийлүүлдүүлэх болохоос зөрчил үүсгэж болохгүй юм байна л гэж би яг өөрийнхөө амьдралаар харсан байхгүй. Тэгэхээр маш эмзэг нандин хандах хэрэгтэй л гэж боддог. За баярлалаа. Өчигдөр бас драмын урлагийнх маань Гэгэ Мууса гэдэг том наадмын зохион байгуулалт олон улсын хэмжээнд тэмдэглэгдсэн энэ наадмыг та юу юу гэж дүгнэх та ямар оролцоотой байна? Би бол гайхамшигтай сайхан болж байна гэж бодож байгаа. Ингээл урагшлал байгаа байхгүй бид нар. Чамлахгүй ингээл хараа бараа юм ярихаас илүү ийм сайхан зүйлийг ярьж байгаа гэдэг шүү дээ. Тэгээд олон улсын хэмжээнд хүрч Нью-Йоркоос хүн ирсэн байна тийм үү одоо зөндөө юм бол цаг гарах юм. Цаг алдах юм. Зүгээр би нэмээд нэг зүйл багч байгаа гэвэл одоо нэг жүжигчний театр, нэг жүжигчин тайзан дээр амьдрал мэдрэмж энтрийг бол одоо 80 хэд оноос эхлээл би өөрөө дагнж хийж л дээ. Тэгэхээр өнөөдөр өчигдөр 7 нэг жүжигчний театр, нэг жүжигчний жүжигийг найруулсан, найруулагч, зохиол нийцэн зохиолч. Би тэгээд бол энд бол хагартлаа байсан. 7 болсон. Дахиад 14, 20 хэд бол ингээ өрсөлдөх хэрэгтэй шүү. Энэ өрсөлдөөн чинь хамгийн зөв өрсөлдөө. Өнөөдөр жишээлбэл Дөрөн театр, драмын театрын спорт аялал жуулчлалын яамны үүдэн дээр цалин нэмгээл тэгж ил л дээ. Тэгэхээр би бол тэднээс ондоо бодолтой байна. Уран бүтээлч ялангуяа Австрийн бол чи өөрийнхөө баялагийг өөрөө нэ. Өөрийнхөө баялагийг өөрөө бүтээ. Дээрээс нь өөрийнхөө цалинг өөрөө тогтоо.
Төр засгаар тогтоолохгүй. Бид нар өөрийнхөө цалин тогтоох боломж нэгдсэн байхгүй. Тийм л бодолтой байдаг. Тэгэхээр энэ дэндүү их чөлөөтэй сэтгэж байгаа. Дэндүү чөлөөтэй сэтгэгтэн эмгцэгцтэй асар их тийм философитой ийм л явбал их зөв юм байна л гэж боддог. Миний амьдралын өөрөө явж байгаа явц тэр. Би бол одоо дандаа өөртөө зөрчилж шít. Миний дуулж байгаа дууны заримдаа их буруу явж байна. Хүрэн гэчихэд болохгүй. Одоо хүрэн хаалгатай дэлгүүргээд дуулах гэсэн чинь хөөрөн хаалгатай амар дэлгүүр болж байна тэр чинь. Тэгэхээр ингэж судлах хэрэгтэй шүү дээ бид нар. Тэхгүй зүгээр л одоо нойлмос гэдгийг нойлмос гээл гар гэдгийг гар гээл 10 гэдгийг 10 гээл ингэж байгаа шүү. Тэгэхээр тухайлбал сурам гэдэг нь өөрийнхөө алдаан дээр сурж шүү дээ. Чиний алдаанаас өөрийнхөө алдаан дээр. Тэгээ энэ дээр би ямар үнцэнтэй зүйлийг боддог вэхээр өөрийн бурууг бусдад буудах өрөөлийн гав яг өндөлцөн болоо бард гэж манай дээдс Чингис хаан хэлсэн байна л да. Тэгэхээр өөрт байгаа бурууг хөнрүүчих гэсэн орлогыг харахад би жоохон таагүй байдаг. Тийм л юм ба. За яасан тэгээд. Драмын урлаг чанарч чинь гэдэг зүйлийг танаас сонсч байна л да. Чанарч чинь гэхдээ нэг хэлэх хатуу үг байна. За. 7 өөр найруулагч гээд сая их сайхан юм. Би тэгэл үнэхээр 7 өөр мэдрэмж байх юм бодож очсон. За тийм байгаагүй. Яг үнэ хэлэхэд. Энэ ягаад байна гэхээр нөгөө бүгдгиймдээ санхүүжилтийн өөрсдөө босох хэрэгтэй шүү. Найруулагч нар тэр чинь тийм их байхгүй шүү. Эрэгтэй яалагч ирэх гаргаж болно шүү. Драмын аудитын шалгалт ороод өгдөг гэсэн шүү. Үгүй одоо би найруулагч чамайг аваад энэ зурглаачиг аваад ингээд нэг жүжиг хийгээд явахад намайг хин шалах ирэх байхгүй. Би өөрөө мөнгө босгоно. Төсвөрөөнийх төрийн хормоос гэж төсвөөс гордож амьдрамгүй шүү. Одоо бол. Тэгэхээр тэгж хийвэл уран бүтээлийн чанар нь сайн болно. Нөгөө нэг төсөв мөсөв за ингэсэн уран бүтээлийнхэн орлого морлогоос жоохон юм хийгээл нэг 7 юм жүжиг хийж л дээ. Тайзан чи ядуу тэгээд нэг одоо жишээлбэл Наранбаатар бол сайн бодсон байна лээ. Тэгээд шүүмжил гарсан байна л дээ. Нэгтэй галтуур дууч шиг. Тэгэхээр нөгөө мөнгөндөө тааруулаад ч юм уу мэдхгүй. Тэгтээ Наранбаатар орж одоо бол арай ондоо байсан тийм дээ. Мань хүний өөрийнх нь. Тийм. Тэгэхээр арай л ондоо ирэл хайгуул хийх хэрэгтэй байхгүй юу? Юу гэдгийг санхүүжилттэй нэг арай ондоон галбираад явуулах. Та тэр энэ одоо менежментийн шил ондоон галбираад явуулах хэрэгтэй. Төрөөс урлаг соёлын талаар баримтлах бодлогын талаар бас ярих заашгүй шаардлага гараад ирлээ л дээ. Өнөөдөр драмын театр ч гэдэг юм уу, дөрийн театр чинь энэ төрийн ивэлт байж хөгжих ёстой. Энэ бодлого чинь байгаад байгаа учраас нөгөөдөл чи хөрхийг мөнгөгүй төсөвтэй баригдаад байгаа шээ. Энийг мөнгөтэй болгохын тулд ганцхан арга бай. Төрийн одоо дөрийн театр, драмын театр хоёрыг менежмент төр хийж болно. Менежмент. Тэр театрт уран бүтээл буцлагтаа чөлөөт өрсөлдөөнөр бий болох хэрэгтэй байхгүй юу? Жишээлбэл соёлын төвөргөө яваад үйлдвэрчний орд ягаад зайгүй байгаад байна. Эднийх зөв яваад байгаа байхгүй юу? Энэ хошуугийнхын чинь муу хэлгсэн чинь зөв л явж байгаа шүү дээ. Амьдрч шүү. Тийм шүү. Бизнес шүү дээ энэ чинь. Тэгэхдээ энэ бизнес нь соёлтой, чадвартай тийм л байна. Жишээлбэл X-Tools-ийг харал та. Өнөөдөр тэр Сэрүүн хасын нууц гэж жүжиг маш сайн жүжиг болсон. Үнэхээр би нээлтийн үзсэн, гайхалтай дөрүүд бүтээсэн. Ингээд продюсер менежмент үйлдэл зөв ажиллагааг зөв чиглүүлэл явах хэрэгтэй байхгүй. Одоо боор драм хоёр тэгж өөрчлөгдөх цаг болсон. Филармон тэгж өөрчлөгдөх цаг болсон. Би тэгж л харддаг. Энд бол хүмүүс дургуйцсан л дээ. Дургуйцах нь хамаахгүй. Энэ заавал шинжлэхдэх хэрэгтэй. Тийм л юм байна. Энийг хуульчилдаг гэсэн нь ядгийн соёлын спорт аялал жуулчлалын яам засгийн газар их хурл тийм шинэ хуульчилсан холыг харсан тийм бод өрстөө чөлөөт өрстөө хийх хэрэгтэй тийм ээ. Би бас Наранбаатар найруулагчтай бас тэр 7 төслийн тухай ярьж явахдаа би төлөвлөгөөгөө биелүүлсэн гэдэг үгийг сонсоод маш ихээр гайхсан л да тийм. Төлөвлөгөө биелүүлнэ гэдэг нь аль өнгөрцсөн байхгүй. Одоо тийш байгаад байна. Төлөвлөгөө биелүүлэхгүй шүү дээ. Юу төлөвлөгөө бий яахын төлөвлөгөө биелүүлж. Харин тэр бодлогоч өөрчлөлт таахгүй. Чи ашигтай, би ашигтай. Тэгтээ чадвартай амьдрах шүү дээ. Тэр байхгүй. Капитал өөрөө л бий болгох тэр. Юу төлөвлөгөө биш. Төлөвлөгөө ярихгүй шүү дээ. Одоо энэ чи бодлогын хэмжээнд ярих хэрэгтэй болчиход байна. Тийм. Бүр одоо их хурл засгийн газрын хэмжээнд соёл спорт аялал жуулчлалын яамны том бодлого авч явуулах хэрэгтэй л дээ. Ойнгөрл одоохондоо бол аялал жуулчлал бодоод батар матар яриад яваад байгаа. Зүгээр яванд орох байх гэж бодож байгаа л доо. Ороосооч гэж бодож байна л доо. Зүгээр би дөрийн театр, драмын театрын цалингаа нэмж гэрэл хүмүүс нийцсэн. Яасан гэж цалин нэмэх гэдэг. Тэр чи юу хэцүү юм бэ лээ шүү. Юу хэцүү. Хэцүүгээс гарах болно. Жишээлбэл дөрийн театрыг биш үү 51% нь улс улсад 49% хөвөндөг ч гэдэг жамдаг ч. Харин тэр бодлогыг одоо хий. Тэгэх хэрэгтэй шүү. За баярлалаа гүм үзэгчтэй. Төрийн сэргэлт найруулагч жижигчиг сосор оронтой ярилцгаа. Ярилцлага хэдэн ормын дараа үргэлжлэх болно. Сосор орон гавьяатыг би нэг зүйл шатаж яваа гэж харж байгаа.
юунд шатаад байгаа хэд орны дараа ярилцсан. За эвгүй юм ярьсан шүү та. За би түрээс ярих бол сусар оронтой ярилцж байгаа ярилцлага цааш нөрөглүүлээ. Үнэхээр сусар орон гоёд нэг юмд тийм ээ шатчихсан. Жаргалаа би чамтай ярилцмаар байна гэдэг хүсэлтийг тэр өдөр хэлсэн. Хэзэн байлаа? Юунд шатсан? 12 сарын 10. Монголын Ардсан холбооны ойлголт юм аа. Тэгээ тэр хорлол ер нь нэг ойрд очиог байсан. Тэгээ очио суусан чинь нөгөө цөөрччээ өөр хин нөмө 90 оны коммунист дэглэмийг халалцаж явсан нөхдүүд минь цөөрччээ. Тэгээд тэнд нэг тийм яг жүжиг тоглож болно л да мэрэгжлиймч. Тэгэхээр амьдрал дээр жүжиг тоглоод байныг л утгагүй л хэвгүй тийм үү? Баттулга Ардсан холбооны Баттулга ерөнхий дарга нь гарчаад нэг довчхон дууг хэлээд одоо тэгэхэд нөгөө ерөнхийлөгч нөгөө давхар дээлний асуудал том төрөөс ухаалаг төрлөг шилжилтийн тухай тэр бол миний одоо зүрх рүү хатгсан хэрэг л дээ. Тэрийг би зурагтаар харсан. Тэгэд би шаналхгүй юу? Зурагтаар тийм үнэн бодиттой үг сонсонгуудаа манай засгийн газрын тэргүүн сайднууд их хурлын гишүүдийн тэр мессеж бичээл их дурггүй. Ойлгож байна уу? Том төрөөс ухаалаг төрлөө наад сайдын синти чинь дангаараа байг, их хурлын дангаараа хууль одоо бүтээгчтэн тустай, гүйцэтгэгчтэн тустай байж байгаа, хэрэгжүүлэгчтэн тустай байж байгаа гэдэг юм ярихад маш дурггүй гэдэг мессеж бичээл тийм үү? Тэгээд би тэгээд инээд төрчихсэн байхгүй. Ээж шаавс. За яг миний нөхдөчүүд миний надтай хамт нэг санаатай нөхдөд тэгээд өрөвдсөн. Тэгээд ер нь бачимч гисэн. Тэрнээс хойш бол. Тэгээ Ардсан холбооны хууль дээр хэлсэн. Ер нь ардчилсан нам гэдэг бол алил олхоогүй, алил лойрын сэтгэлээтэй, алил болох бүтэхгүй зүйлүүдийг хийсэн хүмүүсийн хорогдох байр биш шүү дээ. Биш байхгүй. Одоо ч гэсэн энэ явж байгаа явцыг харалдаа. Сая их хурл бол жүжиг боллоо шүү дээ. Хөгийн юм боллоо шүү. Би бол одоо Баттулгаар болох гэж байгаа. Өөрөө алуун тушаал өгöd гарлаа шүү дээ. 92 онд элэг өдөржин гэж гарч ирсэн. Тийм эр зэрэг байх хэрэгтэй шүү дээ энэ хурлын гишүүд. Тэгээ ёс зүй хэм хэмжээ үжээ алдсан хүмүүс шигдээл байгаад байдаг. Би бол энэ үнд харамсаж байгаа. Тэгээ сүүлийн үед бүр шал ондоо юм дэмзгэлж эхэлж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Сахагийн элэг өдөрж одоо бидний цуглал тэмцсэн миний найз л да. За. Дотны найз. Тэгээд тэр копи цагаар манай хүн ярьлаа шүү дээ. Тийм одоо хил амд ороод солдсон тийм үү? Одоо хууль зүйн сайд Тэмүүжиний тухай ярихад Тэмүүжин бол асар их үнд зүйлтэй хүн л гэж юм л да. Үнд зүйл гэдэг чинь юу хэлээд байгааг бүүмэд. Тэгтэл тэр 90 оны коммунист дэглэмийг халсаж явсан хүмүүс өнөөдөр үнд зүйл нь биш болчиход алдаатай оноотой онохоосоо алдах нэгтсэн тийм бодлого болж байгаа хүний тухай тийм ярангуут би бол гол харлаа явцсан байхгүй. Тэгэхээр их хурлд бол тийм ёс зүй ер нь байна уугүй юу? Жишээлбэл Монгол улсын хуулийг Канада улсын хуультай зөрчичгөөд биелдэгсэн бол өргөдлөөг бол гараа шалгахын зайлна. Хүн бүний нүд яаж арга? Тийм ёс зүй байна уугүй тэр залууд гэж бол би одоо их хүнддэгдэг байсан асар их итгэж байсан хүн итгэл алдгаар зэрэг үзэн ядалт үүсдэг л дээ. Тэгэхээр би бол нөх үзэн ядахгүй зүгээр яаж байгаа юм бол да чаавас гэж бодоод өнгөрсөн. Тэгэл шинжил гэдгийг бол одоо мэдэхгүй. Би бол одоо энэ ардчилсан холбооны анхны хідэн хүмүүсийн харин энэ шинжилгээг хийж ин гэж үзэж байгаа. Захагийн элбэг дөрж ерөнхийлөгч нь Эрдэнэбат бол хот ямар болж байна тийм үү? За цагдаа ерөнхий газрын дарга биелэгт ерөнхий прокурор дорлогж өгөө. Яг тэр үед өлсөд сангаж тэгж явсан хүмүүс харин шинжилгээг хийгээл явж байгаа байхгүй. Яагаад эвд цогцож харьцааны соёл үүсгэж явж болдгүй юм ер нь? Тэр хэцүү үед шүү коммунистик нь ноёрч явах үед бидний өөрчилсөн байхгүй. Одоо юугаад өөрчилж болно? Тэгэхээр энд бол нөгөө өөрөө чих либертар үзэлтэй хүн шүү дээ Тэмүүжин бол. Тэгээ нөгөө либертар үзэл хаашаа нүч вэ? Хаашаа нисч вэ? Нөгөө харьцааны хүндэтгэл тийм хүний эрхэнд талдахгүй байх бодлого энэ хайчиж байна. Тийм учраас би энэ шүүмжлэлтэй хандаж байгаа. А нөгөө талаар засгийн газрыг их хурлаасаа тустай байхыг бол өстой бүхэл байдаг юм өргөж зөвшөөрч байгаа. Хурдан дэх хэрэгтэй. Хурдан өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэр хийх хүсэл зориг сонирхол энэ хүмүүст байна уу? Байхгүй. Эдийн засгийн бодлого байхгүй. Өнөөдөр засгийн газар. Эдийн засгийн чиглэсэн бодлого байхгүй. Өнөөдөр ингээд өөрөн албан тушаалаа гэдээ гарч байгаа Баттулга одоо нөгөө тэн хүнтэй тэнгээр харьц ухаантай хүнтэй ухаантайгаар нь харьц хэрийнийхэн зүг нисэн гэж бүшг хэлсэн мэт.
Тэгэхээр их хурал дотор тийм бүдүүлэг үг ярьж байгаа хүмүүс тул жоохон бүдүүлэг үг л зохино л доо. Ямар соёлтой үг зохихгүй. Хэлбэл одоо за чанжин болдог 13 дугаар зуун тэр нөгөө Майдар ситийн төсөл Баян хонгорын худалдаа үйлчилгээний төв одоо шин сум төсөлгээд Баян хонгорын 2 сумынхан бөөн баяр болж байна. Энэ бол нүдэн дээр илт байгаа бүтээн байгуулалт тийм баа. Тийм энэ бүтээн байгуулалтыг харсаар байж хараагүй юм шиг царайлж асар их бүдүүлэг авилж байгаа нэг хүн биш 200 сайд байсан. Ярьж байгаа яриа 25 жил их хурлын танхим суусан хүний амнаас гарамгүй үг ярьдаг. Тэгээ одоо хүнжилдөө хэдэн хууль зассан. Тэгэл байнга л одоо альва зүйлийг самарч ярьж байдаг ийм юм хийсэн хүн л гэж харж байгаа би тэр хүний. Би бол Батулгатай одоо юу гэдэг өмөрүүд байх Батулга талдсаад байх Батулгад ямар нэгэн одоо өмөрлөх шалтгаан байхгүй. Бодит үйл явдал юм. Тэгэхээр амьдралыг бодиттой хандах юм бол хин нь юу хийгээд байна? Хин ямар их шиг яваад байгааг л харж байгаа. Монгол үндэстний шиг нэгдүгээр тавигдах ёстой биш. Тавигдах ёстой болохоос биш намуудын хоорондын зөрчил бадгүй асуудал. Жишээлбэл ардын намаас гадна ардсан намын доторх энэ хоорондоо сүлүүлж байгаа энэ фракц хүч нь өөр ашиг л яваад байгаа байхгүй. Тийм учраас ардсан намтай ч биелэхгүй байна. Ардсан намын дотор явж байгаа хүмүүстэй ч биелэхгүй. Сая энэ үйл явцын дунд нэг 2-3 хүн үнэн байлаа. Их хурлын дарга инх болд үнэн байлаа. Бурмаа үнэн байлаа. Тэгэл ер нь аль засагт үннийг өшгөлж нөгөө үннийг нүүн дарагдуулж хуйлдагчдал хоорондоо базалтдаг ийм л болоо харагдаж шүү. Тийм учраас хамгийн түрүүнд энэ засаг болж байгаа сайн дураараа зайгаа тавиад энэ улсын орны ишиг эрх ашгийг бодох ёстой юм болов байхгүй. Та сая хэлсэн шүү дээ их хурлын засгийн газар чинь бөөн жүжигчд байна гэж жүжиг тавиад. Тийм сайн жүжигч. Тавилттай байна. Батулга сайд жүжиглээгүй гэдэгт би яаж идэх юм? Батулга сайд жүжиглээгүй гэдэгт би яаж идэх вэ? За тэр гүнзгий юмыг би мэдэхгүй зүгээр би бодиттой харж байгаа миний нүдэнд жишээлбэл одоо миний байтугай олон түмний нүдэнд бодиттой харагдж байгаа зүйлийг хийсэн ажил харалт. Би хэлж штэ үгэн дэвтийн үн биш. Өөрийн ба хүний үжил бодолд битгий үнэмш гэж штэ. Үйл хэрэг гэж штэ. Үйл хэрэг мөн үү? Яа харахгүй юм зү. Одоо өргөжж байгаа. Улс үндэсний хэрэг шиг энэ баха. Холыг хар энэ штэ. Холыг хар. Би бас тантай хамт зэрэгсэж тэмцэж энэ ардчлалыг бий болгох гэж явсан хүний нэг гончид дожгоотой ярилцсан л дээ хурлын дэд даргатай. Шинэ цагийн ардчлагчдын дүр төрхийг та яаж харж байна гэж асууж гайхацж жаргалгаа чи юу яриад байгаа юм бэ? Я одоо над гончид доржин чинь тухай ярих гэдэг. Баяр цогт гэл тийм үү. Ер нь өштэй би нэг өстой нэг үнний үнэ хэлэх үү. За. Дэлхийн түүхэнд хүн төрөлхтний түүхэнд энэ тэр улс үндэстэн тэр улс орны үнцнийг самарч ийсэн улс бол социал демократууд юм байлээ. За. Тэр нь одоо харагдчихлаа юм л дээ. Жишээлбэл сая энэ улс төрийн үйл явц донд Гончигдорж Баяр цогт хоёрыг харьцаж байгаа гаргаж байгаа шавар ингэ гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бол би ардсан намтай бас тэдний донд холилдож явж байгаа хүмүүстэй би таарах байна янз нь. За. Тэгээ одоо би гайхдаг байхгүй энэ чи ямар ч хинтийн дарах хэрэгтэй юм би таарах алга шүү дээ би бол ер нь. Тийм л дээ. Жишээлбэл Улаанбаатар хотын тухай ярьдаг их хурл дээр ярьж инлээ. Юу хийсэн юм гэдэг. Мэдгүй 20 хэдэн жилийн турш хийгээгүй зүйлийг Улаанбаатар хотод хийцэн. Инг төвшөнгөд их хурлын гишүүн ярьж байна л дээ. Би нөгөө хэрэг зүг нисэн гэж хэлсэн байхаа. Ухаантай хүнтэй ухаантай, ухаангүй хүнтэй ухаантай нь харьцсан гэж би их хурлын гишүүн зориулж хэлдэг. Бүгдэнд нь зориулж хэлж байгаа нэг бол. Нэг холхин дээр цэцэг ургуулга би 100 жингаа ингээд тарьсан цэцэг харах ямар сайхан байсан бэ надад. 20 жил ийм цэцэг хараагүй шүү дээ би шороод харж байсан. Тэг яг хийсэн юмыг тэгж улаан цайм гүтгэж чаддгийг. Улаан цайм нүүрэндээ. Тэгэхээр бол би энэ ардын нам байна за ховсгалт ямар юм бэлээ нэг шудраг болов. Шудраг бас болов. Хамгийн шудраг бас хэрнээ шудраг хөвсөл гэж яриад байдаг. Ямар ухаан байна. Тийм учраас бол би нөгөө Фридрих Хайкийн хэлсэн үг хэлэх гэдэг нь л да. Улс төрчдийг өөрчлөхөд тамаа эцсэн дор бол сонгогчдыг өөрчлөё гэж. Харин сонгогчд өөрсдөө хэнийг сонгоо гэдгийг мэдчих хэрэгтэй. Тэгээ энийг өөрчлөхийн тулд би бол нэг л юмд гатаа утсан. Юугээр парламентын дээд танктай байх хэрэгтэй юм бэ. Нөгөө хуучны жалгад орны давтууч хөдөө шороон дээр юм байна болоо гэд нөгөө дээд танкийнхаа загалж байдаг. Ийм систем рүү орохгүй бол эдгээр ч одоо хоорондоо сайхан сүлэлдэг нөхдүүд шүү дээ. Та түрүү үзэл баримтлалын тухай яриллаа л да. Социал демократаа ардчилсантай нэгдэд ардчилсан одоо яваад л байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр ардчилсан намж тэр Монгол ардын намж тэр намынхаа үзэл баримталтаа зүүн төвийн баруун төвийн одоо юу вэ социал демократ үзэл баримталтаа тэр үнэнч байх тэр байдал нь өнөөдөр явж байна. Тэгэхээр би түрүү хэлээд шүү дээ. Үзэл бодолд битгий ихдэг, үгэнд битгий ихдэг гэдэг шүү дээ. Үйл хэрэг хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ олон намууд чинь энэ цөөхөн хүмүүсийг хэд хувааж байна. Тэгээ сүүлдээ баг үндэсний яснараа хуваагдах
шинжтэй. Үгүй энд нам хэрэггүй. Энд үжил бодлын ялгаар үндэсний шиг хэрэгтэй шүү дээ. Үндэсний Монгол үндэсний. Тэгж харж чадчих. Чадахгүй. Чадахгүй. Тэгж нэг өдөр тутмын хэрүүл яриа л. Тэгж харж байгаагаа өшгчөөл. Би хэллээ ш 3 хүний хэлсэн шүү. Энх бол Бурма, Батулга. Энэ 3 надад ямар ч бадгүй. Би бол штэ би түрүү элбэдэр жирэн хэлэх шиг шиллээ ш. Үн цэнмэн би бол гайхсан байхгүй. Юу яриад байна. Тагтай нөхдөд 90 онд одоо бид нар ингээд миний нөхдүүд өлсөөл ингээд явж ирсэн хүмүүс үнцэн биш үү? Энэ бүх юм бий болцсны дараа энэ шинжлэлий чинь байх шүү. Нилээн дагалуурхтай хүн хоорондын харьцаа асар их дипломат харьцаж чаддаг. Тэгтээ шударга байж чаддаг. Хүнийг үгүйсгдэггүй. Өөрийнхөөс үгүйсгдэггүй. Хүний санаа өөрийн санааны дундаас эвчж зогсож шин санаа гаргаж чаддаг. Тийм л хүн хэрэгтэй шүү. Энэ дунд шинжлэл хийж хүн байх шүү. Тийм учраас би хуульчун сайд Тэмүүжинг бол энд хатуу шүмжэлтэй хандж байгаа. Үгүйсгэж байгаа юм биш. Шинжлэлийг би зөв гэж үзэж байгаа. Тэгтээ явж байгаа арга бол маш буруу. Та хоёр бэлгтийг өмөрөөд байгаа юм шүү дээ. Үгүй. Бэлэгт өөрт нь хэлсэн. Гоцорч байна гөгшин бид хоёр. Гоцроод байгаа юм биш үү зөв үгүй. Тэгтэл яг нарийн дан миний найз бол гоцроог байна ярихад. Ярихад харин эвчээ зогсоод явах бодол бариад яваад байна. За баярлалаа их үзэгчтэй. Би Бадарчин Жаргалмаа өнөөдөр ярилцлагынхаа эхний хэсэгт маэстро сусар оромтой ярилцсан бол хоёр дахь хэсэгтээ Монгол улсын иргэн сусар оромтой ярилцсан гэж та бүхэн ойлгож олно. Ингээд анхаарч үзэгчтэй авахындаа баярлалаа. Хүрэлцээрсэн танд их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За дүү. За баяртай үзэгчтэй.